Сайн мэцэн үзэгчдээ төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхлэж байна. Бид 7 хоногийн тойм хөтөлбөрөөр энэ 7 хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг. Бидний эхний онцлог сэдэв бол засгийн газрын өнгөрч буй 7 хоногийн цэгцэрэг хөдөлгөөний хүрээнд төрийн байгууллагуудын хариуцлагыг чангатгах, эдийн засгийн гол тулгуур салбаруудаа бодлогоор тэтгэх, ирээдүйн хойч үеийнхэн аюулгүй байдлыг хангах гэсэн стратегийн чиглэлүүдэд зангидан ажиллаа гэж дүгнэж болохоор байна. Ерөнхийдөө Зандан шитрийн тэргүүлсэн засгийн газрын стратегийн томоохон төслүүдийг цаасан дээрээс газар дээрх бүтээн байгуулалт руу шийдвүүлсэн нь энэ 7 хоногийн гол өнгө төрөх байлаа. Энэхүү хөдөлгөөн зөвхөн төрийн байгууллагуудын дотоод зохион байгуулалтыг сайжруулах зогсохгүй, иргэдийн төрд идэх итгэлийг сэргээх, эдийн засгийн суурь бүтцийг эрүүлжүүлэхэд чиглэсэн цогц реформ болж өрнөж байна. Энэ 7 хоногийн хамгийн чухал үйл явдал бол эрчим хүчний хараа тус байдлын төлөөх бодит алхам байлаа. Олон жил улс төрийн болон санхүүгийн гацаанд орсон дулааны 5 дугаар цахилгаан станцын газар шорооны ажил аль биесээр эхэлсэн нь сүүлийн хэдэн 10 жил хийгдээгүй том хэмжээний бүтээн байгуулалтын төхөө юм. Эрчим хүч бол улс орны оршин тогтнох амин судас бөгөөд бид өнөөдрийг хүртэл хойд өршөөсөө эрчим хүчний хараат байсаар ирсэн нь эдийн засгийн аюулгүй байдалд маш том эрсдэл дагуулж байна. Ерөнхий сайдын зүгээс засгийн газрын гишүүд болох инх баяр, чойж сүрэн, жавхлан нарт санхүүжилтийг шуурхайлах үүрэг өгсөн нь засгийн газар дотроо улс төрийн хүсэл зориг нэгдмэл байгааг харуулж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Оросын улбаны улсаас импортлж буй эрчим хүчний хамаарлыг бууруулж, валютын гарах урсгалыг хумих стратегийн ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад ороход бэлтгэж эрчим хүчний салбарын тарифын шинжилгээг зөрөгтэй хийхгүй бол шинээр баригдах станцууд санхүүгийн алдагдлаар орж улсын төсөвт нэмэлт дарамт олох сул тал ажиглагдж байгааг шинжээчид анхааруулж байна. Харин санхүүгийн салбарт засгийн газрын өөрийн хавхнаас гарах ухаалаг тактик хэрэглэж олон улсын зах зээлд огцом савлгаа үүссэн хүнд үед 500 сая $5 Century 5 бондыг амжилттай гаргалаа. Захиалгын хэмжээ зарласан дүнгээс 3 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монголын өөрийн удирдлагын бодлогод итгэж буйн илрэл юм. Өндөр үүтэй хуучин бондуудыг бага хүүтэй шинэ бондоор солсноор жилд 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зарлыг хэмнэж байгаа нь төсөвт ирэх ачааллыг бууруулах асар том боломж юм. За энэ хүрээнд засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр $500 сая 595% хүүтэй 6 жилийн хугацаатай Century 5 бондыг амжилттай арилжаалж 2026 он төлөгдөх Намад бонд, 28 он төлөгдөх Century 2 бондуудын хүүний зардлуудыг амжилттай бууруулж чадлаа. За энэ нь бол 2026 оны батлагдсан төсөв дагсан засгийн газрын бондын хязгаар дотор авч хэрэгжүүлж байгаа хэмжээ юм аа. За өнгөрсөн 7 хоногт хийсэн бид роудшоу маань онцлог гэвэл энэ удаа 100% онлайнаар хийлээ. За өмнө нь бол бид жил бүр мөн дахин санхүүжилтийн болон зохицуулт арга хэмжээнүүдийг авахтаа биеэр болон мөн ковидын үеэр бол бас онлайнаар хийж байсан. За ингээд энэ удаа 100% онлайнаар хийлээ. За ингээд энэ маань бол жил бүр засгийн газраас хөрөнгө оруулагч нартай санхүүгийн хөрөнгө оруулагч нартайгаа бол тогтмол харилцаатай байдаг, тогтмол мэдээлэл солилцдог. За мөн өнгөрсөн жил сүүлийн жилүүдэд бүрийн зохицуултын арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн байгаа. За гэх мэт энэ санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа энэ сүлжээгээ ашиглаад ингээд 100% онлайнаар маш амжилттай хийлээ. Century 5 бонд гаргаснаар Монгол улс олон улсын санхүүгийн зах зээлд найдвартай түнш гэдгээ дахин отолж дефолт болох эрслээс бүрэн холдож чадсныг харууллаа. Гэсэн хэдиж бид үндсэн зээлийн төлбөрөө экспортын орлогоороо биш дахин бонд гаргах замаар хойшлуулж байгаа нь урт хугацааны стратегийн сул тал хэвээр байна. Хэрвээ экспортын гол түүхийд болох зэс нүүрсний үн дэлхийн зах зээл дээр огцом монвол энэхүү шинэ өр ирээдүйд дахиад л хүнд дарамт болж болохыг эдийн засгчид анхааруулсаар байна. Засаглалын хил тод байдлын тухайд төрийн байгууллагууд мэдээллийн албаны нууц нэрээр нуун дарагдуулж авилга цэцэглэх хөрс болгодог байсныг үндсээр нь өөрчлөх түүхэн шийдвэрийг засгийн газар өнгөрч буй 7 хоногт гаргалаа. Өнөөдөр танил ерхий газарт бүртгэлтэй байгаагаар 894 гаруй албаны нууц байна. За энэ албаны нууцад цаашид ил болно гэсэн үг. За энэ бол Монгол улсын засгийн газар ерөнхий сайдын зүгээс авилга албан тушаалын гэмт хэрэгтэд тэмцэх төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах иргэдийн мэдрэхийг хангах чиглэлээр хийж байгаа томоохон зарчмын ийм өөрчлөлт бүхий хуулийн төсөл болж байна. Тэгээ бид энэ хуулийн төслөө эх 7 хоногт улсын их хурлд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас нэг гол зүйл бол энэ өнөөдөр бол төрийн нууцын жагсаалтыг засгийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа. За энэ шинээр өргөн барьж байгаа төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр цаашид энэ 574 мэдээлэл биш
202 мэдээллийг өөрөөр хэлбэл 372 мэдээллээр энэ төрийн нууцын мэдээлэл багасж чинь гэсэн үг. Тэгэхээр цаашид улсын их хурл буюу ард түмнээ сонгогдож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагад энэ төрийн одоо нууцыг батлах хэрэг шилжиж чинь гэсэн үг. Тэгээд цаашдаа энэ ард түмний хяналтанд хууль тогтоох дээд байгууллагын одоо төрийн эрх барих дээд байгууллагын хяналтанд энэ төрийн нууцтай холбоотой харилцаа орно гэсэн үг. Нийт 894 мэдээллийг нууцаас гаргах хуулийн төсөл нь авилгын сүлжээг таслах зорилготой томоохон хувьсгал юм. Өмнө нь байгууллагын ашиг сонирхлын төлөө хууль бус үйлдэлээр нуудаг байсан харанхуй үе төгсөж төсвийн мөнгө хаашаа зарцуулагдж байгааг эргэж таних боломжтой болж байна. Энэхүү шийдвэр нь олон улсын авилгын төсөөлийн индекст манай улсын эзлэх байр суурийг сайжруулахад чухал ач холбогдолтой хэрэгжилтийн шатанд төрийн албан агчдыг эсэргүүцэлтэй тулж магадгүй юм. Мэдээллийг ил болгох явцад үндэсний аюулгүй байдал холбоотой бодит нууцыг хамгаалах нарийн зааг тогтоохгүй бол мэдээллийн аюулгүй байдал алдагдах эсвэл төрийн албан агчид хариуцлагаас айж шийдвэр гаргахаас зугтах үйл явдал үүсэх хэрэгсэлтэйг мартаж болохгүй. Шудраг усыг тогтоох ажлын хүрээнд гашуун сухад бомбын хэдийн зурагт хууль зөрчин хувийн компанид олгосон 66 га газрыг төрийн мэдээлд буцаан авлаа. Энэ хуулийн дээр хинч байх ёсгүй гэдэг зарчмыг үйл дээрээ харуулсан явдал боллоо. Хэдийн зурус шиг стратегийн цэгүүдийг төрийн хяналтад бүрэн оруулснаар бомбын терминалуудыг олон аж ахуй нэгж тэгш боломжоор ашиглах нөхцөл бүрдэх юм. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа хууль ёсны дагуу бизнес хийж буй бусад хөрөнгө оруулагчид буруу мессеж өгөхөөс сэргийлэх асуудал зүй ёсоор урган гарч ирж байна. Учир нь засгийн газрын өөрийн гаргасан шийдвэрээс хизээч буцаж магадгүй гэсэн айдас бизнес эрхлэгчдийн дунд төрүүл хөрөнгө оруулалтын орчин муудах сул талтай. Тиймээс энэхүү алхмын зөвхөн хууль бус үйлдэлээ тэмцэж буй хэрэг гэдгийг маш тодорхой тайлбарлаж, бизнесийн орчны тогтвортой байдлыг баталгаажуулах шаардлагатай. Нийгмийн салбар цэгцэрх хөдөлгөөн иргэнийхээ амьдралын чанар руу шилжиж 2026 оны хөдөлмөр эрхлэлт болон хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Хөдөлмөр эрхлэлтийг эхэндээ зөвхөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч байсан бол өнөөдөр бүх насны хөдөлмөр эрхлэлтэд анхааралтай байх заашгүй шаардлага үүссэн гэж үзээд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн биш нийтдээ хөдөлмөр эрхлэлтийн жил болгож зарласан. Хөдөлмөр эрхлэлтийн жил нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого. За энд бол одоо боловсролын тогтолцооноос ахуулаад төрийн шатанд хүртэл энэ залуучуудыг яаж нэгдсэн бодлогоор хөдөлмөр эрхлэлтийг нэмжих вэ гэсэн. За хоёрдугаарт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, гуравдугаарт ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал гэсэн ийм гурван салбар бодлоготойгоор энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хууль эрх зүйн болон шаардлагатай бусад өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2025 оны 4-р улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая иргэн байгаагаас 1.4 сая нь ажиллах хүч 886.5 мянган ажиллах хүчнээс гадуур байна. Эдгээрээс хөдөлмөр эрхлэх боломжтой 115 мянган иргэн байгаа нь бодлогын төвшөнд онцгой анхаарах шаардлагатай бүлэг гэж үзэж байна. Өмнө нь Яам Азийн хөгжлийн банктай хамтран бага орлоготой өрхүүдийг биедан амьдрах чадвартай болгох төслийг хэрэгжүүлж 1259 өрхийг хамруулсан туршлага бий. Энэ суурин дээр 2026 онд 5,000 өрхийг хөдөлмөрт зуучилж тогтмол орлоготой болгох зорилт тавьжээ. Тооцоолоор уг санаачлалыг бүрэн хэрэгжүүлж чадвал 20-30 мянган иргэнийг орлоготой болгох боломжтой гэж үзэж байна. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны бодит эрэлт, ур чадварын нийцэл, доктортой ажлын байр бий болох орчин зэрэг нь энэхүү зорилтыг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлүүд танил талын мөнгө болоод дуусах уу? Эсвэл бодит ажлын байр бий болох уу гэдэгт хяналтын тогтолцоо сул байгаа нь анхаарал татж буй асуудал юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь зөвхөн мөнгө тараах биш, харин иргэдийн ур чадварыг дээшлүүлж, зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэх, цогц ажил байх ёстой бөгөөд үүнд засгийн газар илүү анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн 7 хоногт хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны анх дугаар хуралдаа боллоо. Хуралдаанаар засгийн газраас гэр бүлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын талаар мэдээлэл сонсож, 2025 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэж, энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм. 2025 оны 1-р сараас сум, баг, хороо болгонд нийгмийн ажилтан ажиллуулж гиснээр хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 52.8%-аар, хүчирхийлэл дөрцсөн хүүхдийн тоо 24.9%-аар, хараа нэлтгүү хүүхдийн тоо 52.8%-аар, төр хамгаалах байр нэг цагийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 45.6%-аар буурсан үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмтэрэг өнгөрсөн оноос 18.2%-аар, хүүхэд холбогдсон гэмтэрэг 17.3%-аар буурсан байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хүүхдийн цуслангийн бүсийн аюулгүй байдлыг сайжруулалт, зөвшөөрөл болгох, хяналт тавих тогтолцоог боловсронгуй буурлах шаардлага тулгараад байгааг хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд хөндөнд ярьлаа. Иймд ерөнхий
сайдын зүгээс хүүхдийн цуслангийн чиглэлээр дагнын тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр үйл харгалзан газрын төлбөрөөс чөлөөлөх, хагас хувьсах зардал олох асуудлыг судалж танилцуулахыг салбарын сайд болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Энэхүү хүүхдийн цуслангуудыг газрын төлбөрөөс чөлөөлж аюулгүй орчныг бүрдүүлэх нь ирээдүрүүгээ хийж буй хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болж байна. Өнгөрчмөд 7 хоногт ерөнхий сайд зандагчдэр Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд болон тариаланчдын төлөөлөлтөд уулзаж салбарын өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Энэ үеэр ерөнхий сайд эдийн засгийн өсөлтийг солонгоруулах хүрээнд ноос ноолуурын салбарт үзүүлж буй дэмжлэг болон тариаланчдаас 100 мянган тонн Улаанбаатар худалдан авах шийдвэрээ танилцуулсан нь хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн алхам боллоо. Төрийн орчин доктортой байх баталгааг засгийн газар гаргаж одоо хөдөө аж ахуй Улаанбаатарын дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн корпорац багадаа 100 мянган тонн нөөц бүрдүүлэх өөрөж байна. Ийм чиглэлийн газраас гаргана. Ийм төсөв бүрдүүлнэ. Хамгийн багадаа 100 мянган тонн. За энэ бол аж ахуйн нэгжүүдэд засгийн газар Улаанбаатар хөдөлж авна гэсэн баталгаа болгож байгаа. Илүүдэл үйлдвэрлэл бий боллоо гэхэд засгийн газар 100 мянгаас дээш гэж тэр хэмжээгээр худалдаа авалт. 200 мянган тонн ч бай засгийн газар худалдаа авалт. Ийм нөөцийг бүрдүүлэх. Тийм стратегийн нөөцтэй болох хэрэгтэй. Стратегийн нөөцийн хуулиараа ч гэсэн тийм шаардлагатай байна. Тариалангийн бүс нутагт газар зохион байгуулалт газрын төлөвлөгөөг оновчтой болгож, хашаажуулах, моджуулахаас ахруулаад газар тариалан мал аж ахуйг нэг дор одоо эрхлэх боломжгүй харгалзаж, хөдөө аж ахуйн маань зохион байгуулалтын ажлаа сайжруулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн корпорацийг шинэ зохион байгуулалт болох нь зүйтэй. Нийтийн хяналт болохгүй л одоо энэ төрийн сан корпорациуд дээр хяналт сулаас болж эрсдэл гарч байгаа тохиолдол зөндөө. Тийм учраас 10 хэдэн жишээлбэл тариаланчдын холбоо, мэргэжлийн холбоодыг оруулах гол сонирхолтой байна. Тэгвэл өөрөө ч сайжирдаг, хяналттай болдог. Төр худалдаа авагч болж орж ирсэн тариаланчдад зах зээлийн баталгаа болж гурилын үнийг тогтвортой байлгах боломжийг олгож байна. Энэ нь хөдөө аж ахуй салбарын уналтаас аварч малчид тариаланчдын орлогыг баталгаажуулж буй хэрэг юм. Монголын тариаланчдын үндэсний холбооныхон хүнсний Улаанбаатар, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариаллаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уранш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологид хугацаанд шатхуун, шатах туслах материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэл шаардлагатай импортоор худалдан авч буй, техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан дотроос чөлөөлөх саналаа илэрхийллээ. За өчигдөр Иран, Сауди Араб, Ливанд нөөцийн хүнс рүүгээ орлоо. Тэр ийм хүнд нөхцөл байдалд өнөөдөр бас таныг бид нэр хүлээж авч уулзж байгаад талархаж байна. Энэ жил бол хамгийн чухал жил, энэ сонин жил. Нодлон гам болцсон учраас нодон жил тариалсан талбайгаа ихэнх нь өөрөө шулгаа хийсэн. Энэ жил бол маш их урамштай. Тийм учраас энэ жил бол ерөөсөө онцгой анхаарчих юм бол бид нар ер нь бол одоо яг бид нар бол социализмын үед 600 мянган төгрөг тарьж ийшэл та. Тэрнээс хойш одоо бид нар 350-аас хэтрүүлж чадахгүй л байна шүү дээ тариалтаа. А энэ жил нэг 400 гаргаад тарьчвал их хэрэгтэй байна. Хөрс хамгаалах талаар маш сайн бодлого гаргахгүй л энэ чигтээ яваад байвал энэ хөрс маань ер нь хөрс байхгүй бол газар тариалан байхгүй л болно. Байхгүй л болно. Тэгэхээр энэ дээр бүр нэг нилээд дөрөвтэй арга хэмжээ авч өгөөч гэж танд зөвөр миний хувийн санал юм байна. За энэ жилийн үед бол нийт эргэлтийн хөрөнгийн 130 тэрбум төгрөг батлагдсан. Тэгэхээр бид нар бол одоо технологи шинжилж тариалангийн ургацын хэмжээг нэмэгдүүлмээр байдаг. Технологи маань ерөөсөө шууд техниктэй холбоотой. Тэгэхээр ерөнхий сайдтай цаашдаа энэ хөрөнгө оруулалтын зээлийн бас гаргаж өгөх тал дээр та анхаараач гэж нэгдүгürt хэлэх гэсэн юм аа. Авган дээр байгаа хоолны 25% нь одоо жимсхний хөлс байх хэвээр. Гэтэл өнөөдөр бид нар бол нэг 5 хүрэхгүй хувийг л дотоодоос байгалийн болоод тармил жимсхнээрээ хангаж байна. Цаадах 95 орчим хувь нь бол импортоор хангаж байна. Энэ жилээс эхлээд нэр нь импорт орлогч жимсний тариалтыг нэмэгдүүлээгээд байгаль орчны хамгаалах холбоотойгоо хамтраад алюминий тариалан нэмэгдүүлэх гэсэн бэрийн юм өрөөтэйгээр ажил эхэлж байгаа. Монголд бол нэг 3000 газарт л одоо бид алюм тарьж чадах юм бол жимсний хэрэгцээний нэг 40-50% хангах юм бололцоо байж байгаа. Тэр импорт оруулж байгаа юмнаас нь харахад
Гэвч төрийн оролцоо хэд ихснээр чөлөө зах зээлийн өрсөлдөөн хумигдах, өөр амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг даатгалын системээр бус зөвхөн төсвийн татаасаар шийдэх гэж оролдож байгаа нь урт хугацаанд төсөвт дарамт болох талтай. Хөдөө аж ахуйн салбарыг зөвхөн тэтгэмжээр тэтгэх биш, технологийн шинжилэл рүү хөтлөх нь ирээдүйн экспортын гол гарц болохыг мартаж болохгүй. Ийхүү өнгөрчүүд 7 хоногийн засгийн газрын үйл ажиллагаа нь Монгол улсыг суурь харин цэгцлэх зорилгод чиглэсэн гэж дүгнэж болохоор байна. Бид эрчим хүчний станцтай болох ажлаа эхлүүллээ. Гадаад өрийн дарамтаа төр амс хийлээ. Албаны нууц гэдэг ойлголтыг үгүй болгох түүхэн алхам хийлээ. Ерөнхий сайдын баг болон олон жил яригдсан асуудлуудыг зоригтой шүүрж авсан ч хэрэгжилтийн шатнд гарах хүн суртал, авилгачдын эсэргүүцэл болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг хэрхэн даван туулах нь тэдний жинхэнэ шалгуур болох юм. Бидний дараагийн онцлог сэдэв бол улс төрийн намуудын дотоод шинжилэл, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой санаачлалууд олонтоо гардагч тэдгээрийн хэрэгжилт, бодит үр нөлөө нийгмийн анхаарлын төвд орсоор байдаг. Энэ хүрээнд Ардчилсан намын хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан ардчлалын гэрээгийн аян болон улс төр шүүхийн маргаантай асуудлууд дахин хэлэлцүүлэн сэдэв боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан нам нээлттэй цэгцтэй Ардчилсан нам аяны хүрээнд гишүүд дэмжигчтэй идэвхжүүлэх зорилготой шинэ хөтөлбөр зарласнаа мэдгдсэн. Тодорхойлбол Ардчлалын гэрээгээ хэмээх гишүүнчлийн боломж авсан дэмжигчдээс 5 хүнийг сонгон ардчилсан тогтолцоотой улс орнуудад аялуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг намын удирдлагууд онцлсан юм. Хоёр төрлийн бас ийм урамшуулалт гэх юм уу хөтөлбөрийг бас зарласан юм байна. Нэгдүгürt ардчлалын гэргээгээ авсан ардчилсан намын гишүүд дэмжигчдийн дундаас 5 хүнийг шалгаруулж ардчилсан тогтолцоотой улс орнуудад аялах юм ардчлалын аялал гэдэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт хамгийн одоо гишүүд дэмжигчдийн тоогоор хамгийн өндөр хувьтай шинжилсэн бүртгэлд хамрагдсан сум багийг шалгаруулж, сум хороог шалгаруулж мөн Ардчилсан намын их хурлын зүгээс их хурлын үеэр шагнал гардуулахад болсон байгаа. Гэвч энэхүү санаачлага улс төрийн хүрээнд тодорхой маргаан шүүмжлэл дагуулж эхэлжээ. Зарим ажиглагчдын зүгээс үзэж байгаагаар эдийн засгийн хүндрэл, инфляц, ажилгүйдлийн асуудал яригдж буй энэ үед гишүүдийг гадаад оронд аялуулах хөтөлбөр зарлах нь бодлогын бодит шийдлээс илүү улс төрийн дэмжлэг татах сурталчилгааны шинжтэй байж болзошгүй гэж үзэж байна. Мөн хэвлэлийн хурлын үеэр улсын хурлын гишүүн Алтан Гэрэл ерөнхийсэд асан алтан уягтай холбоотой шүүхийн маргаантай хэргийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Хэрвээ 2017 онд ихэлсэн уг хэрэг өнөө хүртэл үргэлжилж байгаа бөгөөд шүүхээс алтан уягийн 3 удаа цагаатгсан ч хэрэг шийдэгдэх хугацаа удааширч байгаа нь улс төрийн нөлөөлөл байж болзошгүй хэмээн мэдгдлээ. За 3 удаа цагаатцсан байгаа. Тэгээд одоо дахиад ингээд шүүгээл яваад байгаа. Тэгээд заавал гэм буруутай байх ёстой л гэсэн юм логик гараад байгаа юм л. Тэгээд ер нь бол нэг удаа цагаатгаад асуудлууд шийдэгддэг тохиолдлууд түгээмэл бий. 2 удаа ийм шийдвэр гарлаа бол за ер нь энэ асуудал шийдэгдсэн байна гэж үздэг. 3 удаа цагаатгсан шийдвэр гарчаад байхад 4-р явж байгаа энэ үйл явцыг бид хардаад байгаа. Ийхүү энэ 7 хоногт Ардчилсан намын зүгээс танилцуулсан ардчлалын гэрээгийн аян гишүүд дэмжигчдийг идэвхжүүлэх зорилготой хөтөлбөр гэж тайлбарласан ч улс төрийн хүрээнд тодорхой маргаан дагуулж байна. Мөн шүүхийн маргаантай асуудлуудыг улс төртэй холбон хөндөж буй улс төрийн орчинд анхаарал татсан сэдвүүдийн нэг болж цаашид бодлогын тодорхой шийдэл, байр суурь шаардах асуудлууд хэвээр байгааг ажиглагчид онцолж байна. Засгийн газраас 2026 оныг хөтөлбөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа. Аялахтай тэмцэх газрын дээрх олон нийтийн зөвлөл улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжлээ. Ерөнхий сайд эрчим хүчний салбарыг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгөв. 20 минутын хот төслийн хүрээнд багш эмч нарт 10% урьдчилгаатай 15 жилийн хугацаатай ипотекийн зээл олгоно. Улсын хурлын дарга хувийн эрх зүйн үндсэн хуулийн шинжилгээр хүний эрх бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг хуриаллаа. Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн шин тогтолцоо нэвтрүүлж иргэдийн оролцоог дэмжинэ. Ноос нулрын салбарыг санхүүжилт татварын бодлогоор дэмжихээр боллоо. Монгол улсын засгийн газар 500 сая $5 Century 5 бондыг амжилттай арилжааж хүүгийн зарлаа буурууллаа. Төрийн нууцыг шилэн болгосноор 890 гаруй баримт нийтэд ил болно. Монгол улсын засгийн газар өрхийн хөтөлбөр эрхлэлтийг дэмжих үндэсний санаачлага өрнүүлнэ. Гашуун Сухбат бомбын хөлийн зурвас дахь хууль бус 66 га газрыг төр буцаан авлаа. Ардчилсан нам улс төр шүүхийн маргаантай асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.
Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.